Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Монгол телевиз Терминал 1 TV студиэс 7 хоног бүрийн мигмар лав гарагийн 14 цагаас үзэгч та бүхэнд чөлөөт ярилцлагыг цоо шинцчилтэй хүргэдэг. За өнөөдөр бид Монголын маш олон онцгой амжилтуудыг эзэмшдэг жудо бүхийн түүхэнд Монголд бас олимпийн медаль болон дэлхийн аваргын медалийг авчирсан эрхэм тамирчинтай ярилцах гэж байна. Энэ бол Монгол улсын гавьяат тамирчин Цогтатар байлаа. Сайн байна уу? За сайн байна уу? Энэ өдрийн мэдрэг. За бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Талархал илэрхийлж байна. Сайхан тусч байна уу? За баярлалаа. Та бүхэн энэ сайхан нэвтрүүлэгт урьж оролцуулж байгаа баярлалаа. Тэгээ сайхан тусч байна та. Ер нь хүүтэн зам болж шүү тийм ээ. Та чин Баян-Онгор аймгийнх. Тий. Баян-Онгор аймгийн Хүрээ Марлсан гэж байна. Говь хангаа хосолсон зундаа бол бас нэлийн халдаг штэ тийм ээ. Тий, ерөнхий бас яг айгүй уулархаг. Тэгээд ерөнхий зилүүд говь хангаа хоссон тийм сайхан. Одоо манай сум ялангуяа сайхан таныг бог тарихны тахилга дээр явж байхыг бас харсан. За таны хувьд одоо залуучуудын дэлхийн аварга шалралт тэмцээний хошоо мөнгө, Азийн аваргын алт хүрэл медальтай, за Мастерс их дуулаг Гран При тэмцээний 3 алт 2 мөнгө гэх мэтчлэн 7 хүрэл, за Гранд Сламын 5 удаагийн аварга, за одоо энэ жил бол насан туршидын улсын аваргын 7 дахь удаагийн аваргын алтан медаль зүйлээ. За мөн олимпийн хүрэл медальд Монголын одоо 5 дахь удаагийн жудо бүхийн дэлхийн аварга шалралт тэмцээний алтан медаль, мөнгөн медальтай ийм тамирчин. Дээрээс нь бас нэг зүйлийг онцлоход яг өсвөр үеийн дэлхийн аварга, залуучуудын дэлхийн аварга, насан туршидын дэлхийн аварга болсон Монголын анхны бүгд сургаанц тамирчин гэдэг үзүүлэлтийг одоогоор эзэмшиж байгаа юм билээ. Тэгээд энэ амжилтанд хүрэхэд хэдэн жилийг зарцуулав? Анх яагаад энэ спорт руу орох болов гэдгийг соёлоо яриагаа эхлэе. За ер нь одоо ингээ эргээ харахад бас маш олон жил өнгөрсөн байна. Ийм сайхан амжилтууд гаргаснаа бас дахин сонсоход бас өөрийн биеэр таатай байна. Тэгээд 2007 оноос хойш жудо бүхэр хичээлж эхэлсэн байна. Тэгээд бас энэ амжилтанд хүрэхэд мэдээж чамгүй их зүйлүүд нөлөөлсөн. Бэрхшээлгийн имтэлгээ, шантрах маш олон зүйлүүдээс тэгээд маш урт хугацааны туршид бэлтгэл сургуульд маш олон жилийн хөдөлмөрийн ард энэ зүйл оршдог. Тэгээд 2007 оноос жудогоор 24 кг-аас эхэлж барилдаад тэгээд 2014 онд анх улсын аваргаас медаль хүртээд 60 кг үндэсний шогт багтчихсан. 2007 он гэхээр та ердөө нэг 11 настай байсан. Тийм 11 настайгаас яг эхэлсэн 11 настай 24 кг. Жинтэй. Анх бэлтгэлдээ орох одоо бол таныг ингээд жудогийн бэлтгэлийн зааланд ирж үзээчээ гэж багш тасгалжуулагч нь урьсан ийм түүхтэй юм билээ. Энэ хэсгээс хариул яаж юрнаах жудогийн спортыг сонирхож эхэлсэн болов? Ер нь жудо сонирхож эхэлсэн шалтгаан маань яг нэг хуурны шуугч гэж болдог. Тухайн үед аваргын гараа гэж болдог гэсэн. Нэг үндэсний бүхий өсрийн байрал та. Тэрний бүртгэлээс хоцрол тэгэл анхныхаа багш шир багштай таарал. Тэрэндээ орж чадаагүй болмас спортын дуурдан дээр манай ээж аав ирдэ даалгавар гэсэн манай багш спортын дуурдан дээр хүүхдээ аваад ирээ гэд. Тэгэл ер нь жудо гэдэг спортыг таньж мэдж эхэлсэн дээ. Анх та таквондогийн өмсгөлтэй ингээд барилддаг бэлтгэлдээ ордог байсан. Тэр үедээ том ах эгчтрийг хараад хизээ юм мундаг тамирчин болно доо гэж их мөрөөддөг байсан талаараас ярилцлага өгсөн байсан. Тэр үеийнхаа түүхийг одоо эргээд дурсах юм бол өөрөө Монголын бас энэ олон үзүүлэлтүүдийг эзэмшдэг цор ганц тамирчин боллоо. Мөн одоо насан туршидын дэлхийн аварга олимпийн хүрэл медалийг ингээд эзэмшиж байгаа ийм тамирчины хувьд л өөрийнхөө амжилтыг тэр үед их төсөөлж бодож би энд хүрч чадна гэж ер нь эрэлхийлдэг байсан уу? Ер нь баг ахын айгүй их гоё мөрөөдөлтэй байсан. Тэгээ мөрөөдлөө бас айгүй гоё ингээд нүдэндээ буулгаж нүдэн анаад айгүй их төсөөлдөг байсан. Тэгээ ер нь 2007 онд яг тэр нөгөө таквондогийн кимонд ордог болохоор тэр одоо тухайн үед кимоно гэж нэг бас яг айгу хомс илбэг бас байгаагүй. Тэгээ ерөнхий шишогийн тамирчдад их байдаг гэсэн. Тэгээ яг өсвөрийн хүүхдүүдэд нэг Солонгосоос ч юм уу Японоос нэг юм тусламж маягаар кимоно ирдэг байсан л да. Гэхдээ тэр нь бас ноогдох нь бас айгу ховор. Тэгээ дөнгөж би ч нэг анх орж исэн болохоор мэдээж анх орж байгаа юм чи бүх юмаа бэлдээд орох хэрэгтэй. Тэгээ яг
тухайн үед манай амьдралч бас яг актер бас сүйцтэй байгааг. Тэгээд энэ одоо наран туулцахын тэр нэг комиссын маргаан дээрс нэг юу авч ирсэн. Такандогийн кимоно аваад. Тэгээ манай аавч бас ерөнхий нэг гарын дүүтэй юм оюул очдөг тийм байсан. Тэгэл аа энэ чинь ийм юм байна. Ингэрэн задгаа байд юм ингээ. Тэгээ ингэрийн сэтлээд энэгээр нэмжээр хасаад гэж. Тэгээд нэг юм цагаан давгаар босоо. Тэгэл орж исэн. Тэр бас айгүй гоё санагддаг. Миний бас амжилтанд хүрэх амар том юу гэж боддог шүү дээ. Айгүй том нэг зүйлийг нээж гисэн байхгүй гэд нэг зогсох шүү дээ. Байлгахын тулд миний гэр бүл хүсэл эрмэлзэл дүүрэн байсан тийм. Тэрийг би ингээд хэдий жоох хөвчсөн тэрийг харах нь надад ингээд бас амар том миний төлөө ийм сэтгэл багт гэдэг тийм зүйлийг жоохон гэлтгүй харж ирсэн гэх юм. Одоо яг энэ цаг мөчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа хөл бөмбөгийн тий. Тэгээд энэ чэнэс бид нар одоо хамгийн сүүлийн дэлхийн аваргад орж байгаа жишээлбэл Кристиано Роналдо, Месси зэрэг тамирчдыг ингээл түүхийг нь харахад бүгд л ер нь тий ингээд бага наснда маш их одоо хичээл зүтгэл ирмэлцлийн дүндийн спортын тууштай байдал өнөөдрийн том амжилтыг ингээ эзэмшиж байгаа тамирчтай гэм билээ. Тэгэхээр тэр нөгөө бага насны бэрхшээл хат тамирчдыг бэлтгэд бас их чухал нөлөөтэй байдаг юм болов гэж зүгээр таамаглаж байна. Ер нь их мундаг тамирчдын түүхийг сонсоход бас эргээл ингээл сонсоход яг таныхтай адилхан ийм түүхэд буюу одоо бусдад нөгөө мотивац өгөх, бусдад одоо урам зориг өгөх юм сайхан зүйлсүүд олон байдаг шүү дээ. Ер нь яг зүгээр юу илүү нөгөө нэг юу болчдөг юм амьдралтай ойрхон өсчхөр бас нөгөө нэг хийж байгаа зүйлсүүд маань одоо хит нөгөө нэг амьдралтайгаа бага наснаасаа ингээд ойрхон өссөн бүх юмний ингээ хариуцлагатай бага наснаасаа гэлтгүй ингээ хариуцлагатай нүүрлээд сурцсан хүүхдүүд арай илүү нэг спорт гэдэг ч юм уу ямар нэгэн зүйл дээр арай юм нэг хүчрэхэг арай нэг юм шантрах зүйл нь арай бага гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар би юу боддог. Яа тэрнээс яг бүх л хүн адилхан яг өөрсдийн дотоод сэтгэлдээ юу бодож юуг санаж авдгийг бид нар мэдэхгүй л дээ. Гэхдээ яг зүгээр нэг хатуужж байгаа зүйл нь яг ингээд за би л өөрийнхөө төлөө хичээхгүй юм бол ер нь амьдрал ийм биш үү гэдгийг нэг ойлгоцсон бага наснасаа ойлгоцсон хүмүүс л тэрэндээ нэг илүү нэг сэтгэлээ гаргаж байгаа юм шиг санагддаг л да. Ерөнхий хараад тахта одоо ч гэсэн бас тиймэрхүү тамирчид ч гэсэн зөндөл байгаа тий. Тийм амьдрал дээр нэг үйлчлдэг хууль нь шүү дээ. Хаана их хөлс асгарна тэр яг их үнээр олж авсан амжилт гэдэг бол хүнд маш их үнцэнтэй. Тийм ер нь тэгэл тамирчин хүний амьдрал бол яг бас яг өмнөний хэлээд амар богинохон хугацаанд амар тод гэрэлтээд тэгээд бас богинохон хугацаанд нөгөө нэг яг л зүгээр яг амьдралын хязгаарч дуусахгүй ч гэсэн яг нөгөө тамирчин байх хугацаанд айгүй богинохон болохоор тэр нөгөө нэг цаг хугацаа айгүй одоо ингээд ерөнхий бас ингээд тодорхой хэмжээний бэрхтлийн тал аваад ингээд тодорхой ингээд бас жоохон зайгаас ингээд алсаас харж байгаа шүү дээ. Тэгээд харахад ер нь амар гоё цаг хугацаа мөртлөөс айгүй богинохон хугацаанд үргэлжилдэг. Бас нэг энгийн хүмүүсийг бодох юм бол бас ингээд арай нэг өөр мэдэрч байгаа зүйл бас нэг арай өөр юм. Яг тэр ядралт, тэр их зүтгэл, тэр нэх амар олон жилийн хугацаанд яг тийм өндөр зэрэглэлийн формтой тамирчин байна гэдэг чинь хэцүү учраас тэр нэг ингээл маш богинохон хугацаанд өнгөрч байгаа болохоор миний зүгээс харж байгаа үнс амар богинохон бөгөөд амар үнцэнтэй цаг хугацаа. Тэгэхээр яг нөгөө нэг яг нөгөө эд үедээ сайн амжилтуудаа гаргаад одоо хүссэн хүсээгүй бие физиологийн өөрчлөлтөөс болоод тэр чанар доошоо буурсаар зодог талих нь болоод тэгэл ойролцоогоор нэг 30 гараад 40 ер нь нас руу дөхөөд л ихэвчлэн тий зодог тайлж байгаа шүү дээ. Ерөнхий яг зүгээр зодогч тайлж байгаа шалтгаан гэж бас нэг тамирчид байгаа шүү дээ. Зарим нэг нь бэрхтлийн тал гэдэг ч юм уу, зарим нь бол ар гэрийн амьдрал гэдэг ч юм уу, тий амьдралаа бодох нь эрэгтэй боддог эсвэл гэдэг талаараа тэнгууд нэг спортод амар том нэг бичигдээгүй хууль гэж байдаг. Бүх нь спортч ялангуяа нэг ингээд залуу насны нэг юм мөчлөгтэй. Одоо жишээ нь уран гурвалтын спорт гэж ярихад яг ингээд олимпик дэлхийгээс медаль авч байгаа тамирчид нь 16-7 настайгаас яг ингээд авдаг. Тэгээ тэр яагаад тэгдэг вэ гэхээр нэг ингээд бүтэн одоо нэг ясчаагүй гэх юм уу те ийм уян хатан байдлаа алдаагүй дээрээ тэр амжилтыг гаргадаг юм байна л да.
Тэнгүүд яг л спорт жудаач ялгаахгүй тэгэл мэдээж ингээл эрэгтэй хүн чинь нас нь ахих тусам ингээл биений ясчаал те. Мэдээж үе мөчнийх нь хөдөлгөөн нэг юм удаашралд ороод идэг ч юм уу те. Тиймэрхүү байдлаас амар олон хүчин зүйлүүд нөлөөлж байна л доо. Таны хувьд 2024 оноос хойш, ер нь 23 оноос хойшоо бэртэлтэйгээ тэмцээд хэсэг завсарлаад, зарим нэг тэмцээнүүдэд ороод хэсэг завсарлаад ийм байдалтай байж. Сая бол одоо их дуулгадаас оролцож чадсангүй шүү дээ. Үүний өмнө 7 дахь удаагийн улсын аваргын алтан медаль авсан боловч саяны тэмцээнийг бол бас одоо үзэгчийн судлаас үзлээ те. Яг энэ мөчид ер нь танд юу бодогдов? Саяны тэмцээний онцлог бөгөөд таны одоо хувь тамирчны өөрийн мэдрэмж ямар байсан бэ? Ерөнхий яг би нөө энийг зүйлийг амар боддог л доо. Хүн нэг ингээ болж байгаа бодит байдалтайгаа яг нүүр толох хэрэгтэй гэж боддог. Мэдээж хизээ нэгэн цаг хугацаанд надад бэртлээс биш юм ахэд яг ингээд амьдралын шаардлага ч юм уу эсвэл бол насны байдлаар ч юм уу ингээд спортоос хөндөрөх цаг хугацаа ирнэ. Яг тэрийг би яг ингээд тэрнтэй анханаас нэг за ийм зүйл ингээд болдог гэдгийг мэддэг байсан болохоор угаасаа л хизээ нэгэн цагт би болох байсан ч юм уу эсвэл бол надад ингээд бэртэл яг үнийг л тамирчин хүнд бэртэл ирэх нь хизээ вэ гэдгийг тодорхой босчихсон. Яг ирэх нь яг ингээд тодорхой хэмжээнд баг ингээд юм бичигдэг үе чи бэртнэ гэсэн нэг тийм туршлагыг бол үзэх нь тодорхой даа гэж. Үзэх нь тодорхой гэж бодож ирсэн болохоор нэг амар хүн дээр тусгаж авах юм бол бүх тамирчид тэгээд яг бүгдийг тэрийг ингээд хүн дээр авах юм бол чи Монгол улсын төлөө ямар тамирч хийчих юм бэ те. Тэгэж боддог. Тэгээд яг хаа саяны Гранд Слам, нутагтаа болсон Гранд Сламыг үндсэн шалтгаан юм бол яг орох надад боломж байсан намайг манай шгшээгээс орооч ороорой гэсэн тийм тавьсан л та. Гэхдээ яг би зүгээр нэгт Монголда зохиогдож байгаа тэмцээн хоёр тос ингээд миний доороос залгамж халаалаад 21 2 3 та ингээд залуучууд бас зөндөө гараад ирсэн. Би гэдэг зүйлээсээ салаад бас нэг тамирчин те миний орох зайн дээр нэг ингээд энэ тэмцээнд ороод ч юм уу эсвэл медаль авчих юм бол амьдралд нь бас нэг амар том алхам болох гээд байгаа ч юм уу. Тийм бас шалтгаан байж болох байхгүй. Тэнгүүд би тэрийг өөрөө нөгөө нэг би бас яг ингээл яг нэг юм ийд байх үед амар ингээл 22 онд дэлхийн аварга болж байгаа үедээ энэ төр магадгүй би дэлхийн аваргад яваг гэсэн бол дэлхийн аваргын алтан медальгүй зүгээр л олимпийн медальтай тамирчин дуусч байсан. Тийм болохоор бас нэг хүнд ч гэсэн ингээд нэг тамирчин байх хугацаанд нь олдож байгаа тэр бололцоон дээр нэг тэмцээн ч гэсэн ороод үсчих юм бол тэгээ магадгүй тамирчин хүний амьдрал нэг богинохон учраас өршөлтөө айгүй их нэг хүнээр ингээд хаагдчих юм бол тэр хизээш тэмцээнд явахгүй саргаач дуусах боломжтой болохоор бас. Тэгэхээр саяны тэмцээн дээр бол та одоо хасах 73 кг-ийн жинд бол өөр тамирчдад боломж олгоё. Шинэ гарч ирж байгаа дүүнер та боломж олгоё. Би бол дэлхийн аваргын алтын медалийг зөөж үзлээ, мөнгөн медалийг зөөж үзлээ, олимпийн хүрэл медалийг зөөж үзлээ гэдэг үүднээс зайгаа тавьж өгсөн гэж ойлгож байна тийм. Тэгээ ерөнхий бид бол ойлгохдоо бэртлээс болоод гэж ойлгоод байгаа шүү дээ. Ерөнхий яг хөө зүгээр би нутагтаа болсон тэмцээнд бас нилээд удаа орж утсан. Алтан медалийн төлөө шалгарч үзсэн. Тэгээ ялангуяа манай жинд чинь яг дотооддоо 60 73 66 гэдэг энэ жингүүд амар өршөлтөнтэй. Тэгээд би орхоо болцсон байхад хүртэл дахиад ингээд 2-3 тамирчин хоорондоо сорил хийгээд тэгээд тийшээ орох болж байгаа байхгүй. Жингийн хайрхийг улсаас авч штэ. Тийм улс дотроо. Тэнгүүд би бас тэрүүгээр ороод давхар нэг ингээд хаалт хийх гэж байгаа юм шиг. За яах би бас нэг юм тамирчин бөгөөд ах хүн байна да бас тий. Хоншортой байна. Тиймэрхүү зүйл дээр бас яг гой бодолтой байх хүсдэг тий. Эсэн гоё юм бэ. Үнэхээр сайхан санагдчих. Тэгэхээр нөгөө доод үеийн дүүнэр, дээд үеийн ах нараа бас нэг хүндэтгэх үзэл баримтлал нь энэ дээр бас гарч ирдэг байхаа гэдэг. Нөгөө талдаа шинээр гарч ирж байгаа залуу тамирчтай дүүнэраа дэмжих ах нарын бас сайхан сэтгэлээс энэ дээр харагдаж байна гэж бодож штэ. Тэгэхээр одоо таны хувьд яг сүүлийн үед онцлог үйл явдлууд ер нь юу болов? Бэлтгэлийн заалнаас гадна амьдрал нь хэр өрнөж, бэлтгэл нь яаж байна? Дараагийн тэмцээний ер нь юу гэж төлөвлөж байна? Ер нь бас амьдралын хувьд бас яг ингээд амар өндөр зэрэглэлийн өндөр поонуудаа тамирчин байж байгаа нэг хэсэг хугацаанд холдоод ингээд одоо эргээд бэлтгэлтэй ингээд орж байгаа нь бас нэг яг ингээд жоохон хэмжээний бас завсарлагч ингээд тодорхой хэмжээнд бас хэрэгтэй байдаг байх гэж байна. Тэгээ бусд үед нь бол яг сайхан ар гэртэй амьдралтай яг цаг зав гаргах нь яг нөхөр хүний чухал үүрэг шүү дээ. Чухал үүрэг тийм тамирчин хүнд чинь бас тэр үүргийг биелүүлэх цаг хугацаа
яг үнэхээр цөөхөн тэгээд бас ингээд болсон ч гэсэн ингээд мэдээж яг 100% би жуудаагаа барилдахаа ингээд ирээдүйд болох ч гэсэн тэгээд дахиад яг ингээд жуудаагаар холбогдсон болохоор багш ч юм уу ингээд иймэрхүү байдлаар үргэлжлэх учраас бас тодорхой хэмжээнд одоо бас гоё залуу байгаа дээрээ залуу насндаа бас гэр бүлдээ зарцуулж болохоос цаг хугацаа байвал бас гоё зарцуулчих гэж бодлоо. Бас одоо задаг тайлсан ч гэсэн эргээд дасгалжуулагчаар ажиллах шгшээ багтаа бас одоо өөр статусаар хүчин зүтгэх ийм бодол байгаа учраас амьдралын цаг хугацааг байгаа үед нь сайхан тийм шиг ашиглая эдлээ гэж байна шүү дээ тий. Дараагийн таны тэмцээний төлөвлөгөө юу байна? Одоо эргээд одоо өндөр түвшинийхээ форумд бэлтгэлдээ 100% орж чадсан байгаа юу? Эсвэл түр хамралттай байна уу? Ерөнхийдөө яг өндөр түвшний бэлтгэлтэй ерөнхийн нэг 100% үнэлэх юм бол нэг 80% та 80-аас нэг 70% та ороод явж байгаа. Тэгэд яг тэр нөгөө нэг шийдвэрийг би бас яг ингээд би энэ тэмцээнд орё гэдээ гаргахгүй. Тэгэхээр нөгөө нэг бас нэг дотооддоо багш нартайгаа зөвлөлтөн за чи энэ тэмцээнд явах уу эсвэл ийшээ ингээд явуул яаж юм те би ийм байдал чи ямар хүн байна бэлтгэлдээ ингэж хамрагдахгүй гэх нэг тиймэрхүү зүйлийг яг надаас нөгөө биш нөгөө нэг холбоо эхлээд Монголын жудо бүхий холбоо тэгээд дараа нь жишээгийн тасалжуулагч нар гээл ингээл тиймэрхүү зүйлүүд байгаа болохоор тэрийг ингээд тухайн цаг үед нь ярилцаад төлөвлөгөө гаргацгаа. Бэлтгэл гэмтэл нь одоо бүрэн идэгсэн үү? Ямар хуу байдалтай байна? Бэлтгэл хийхэд тэмцээнд оролцоход магадгүй гарч болох эрсдлүүд, нуугдмал эрсдлүүд ч юм уу байгаа юу? Бас олон фэнүүд нь энэ талаар мэдхийг хүсэж байгаа. Одоо бэлтгэл гэмтэл ерөнхий бас гайгүй 100% идэгсэн. Тэгээд нэг амир тэгж одоо тийм амир нөлөөлөд байгаа хүчин зүйл гэж байхгүй. Тэгэл бэлтгэл хизээ мэдхгүй учраас зүгээр ерөнхий зүгээр бэлтгэлээ сайгаа игээл явж байгаа. Ер нь энэ нурууны бэртэл хэмтэл бол өөрөөсөө чадс өндөртөө том биетэй тамирчинтай барилдах үед илүү төлхөө гардаг уу? Янз янзын нөхцөл байдлаас болдог уу? Минийх нэг өвдөг байхгүй юу? Өвдөгний нэг. Тэрний өмнө бас нурууны бэртлээс бол бас нэг медалаас хасагдчихсэн тийм ээ. Тийм. Тэр нэг 2010 онд үлээ тий. Тэр нь бол бас эдгээд харьцангуйгааг болсон. Тэнгүүд одоо өвдгөн дээр гарсан асуудал нь болохоор минийх нэг урд LCL буюу урд чагтаа холбос гэж байд. Тэр нь тасраад тэгээ хажуудлынх нь бас нэг юм шилбэний ясыг холбосон ширмсэн тасраад тэгээ тэр хоёроо залгуул чагалгаанд орсон. Тийм одоо ерөнхий тэгээд яг бас өндөр түвшинд идэж байгаа. Яа тэгвэл би бас хагалгаагаа бас гайгүй сайн эмнэлэгт Солонгос улсад бас дэжгүй гоё эмнэлэгт хийгээд авсан болохоор бас иргэд гайгүй шүү. Бэртэл авсны дараа ер нь сэтгэл зүй ямар байдаг вэ? Айдас ч юм уу бүрэн идээгүй байх үедээ эргээд сэтрэх вэ гэсэн айдас амжилтанд ер нь нөлөөлөх хүч байдаг уу? Аль эсвэл үнэхээр анханасаа ирэмгий дайчин тулдаа одоо дэлхийн аваргын олимпийн энэ олон тэмцээнүүдийн медалийг зүүлсэн байгаа шүү дээ. Яг тэр сэтгэл зүгээрээ эсвэл угаасаа л чаднаа эргэж босноо гэж боддог уу? Ер нь минийх бэртэл чи 2019 оноос яг өвдөгний бэртэл эхлэлтэй. Тэгээд 2022 он хүртэл ерөнхий 22-ын дэлхийн аваргаар барилж байгаа ч гэсэн ерөнхий нэг 90% урагдaltaй. Яг нэг 10% ер нь бол тасархаал тэгэл ингээл боогоол гүрийгээл явуулаад үзсэн. Тэгээд сүүлдээ бүр ингээд ямар ч гүрийх нэг аргагүй болоод ирчингүүд яг зөв нэг анханасаа тэгээд нэг амар урт хугацаанд үргэлжилсэн байсан болохоор тэрнтэйгээ эвлэрсэн байсан гэх юм уу. За энэ зүгээр нэг цаг хугацааны асуудал болчих штэ гээд яг бэртлийн дараа бол мэдээж амар хүнд цаг хугацаа байсан. Яг гэвэл би Парис Олимпиад орохоос ерөөсөө л нэг 2 сарын өмнө яг ингээ шийдвэрээ гаргаж байгаа. Тэгээд орохгүй яг би ингээ эдийн оноогоо авсан байсан гэсэн ингээд нөгөө нэг миний шийдвэр гаргасан шийдвэр маань холбоотойгоо ярилцаад буюу багш нартайгаа ярилцаад ингээд манажинд нэг Эрдэнэ хоёргээд дүү байсан. Тэгээд тэрийг явуулъя. Би ингээд ихээ шилжүүлъя. Яа тэгвэл би ингээд манайх ч яг миний чинь ч өөрөө нэг олимпиад очиод багт барилддаг юм болохоор би бас ингээд багийн хамт олно ингэж барилдаад тийм хэцүү баха. Би хувьдаа яг ингээд зүгээр төлөөлөөд ингээд зүгээр л яг ингээд өөрийнхөө хувьд зорилгоор олимпиад очиж болно л доо. Гэтэ би бас ингээд бага боцны ингэж явуулъя гэсэн шийдвэрийг холбоогоороо бид нэр ингээд ярилцаад тэгээд нэг юм зүүм хурал мурал хийгээд өргөдөл бичээд тэгээд явуулсан болохоор гэхдээ яг нэг өмнөөсөө нэг хүн явуулаад бас нэг хүнд ингээд боломж олгосон болохоор хэцүүхээсээ илүү бас сонирхолтой гой санагдсан юм уу? Яг ингээд би бас ингээд өөрийнхөө зүгээс ингээд чадах зүйлээр бас дахиад нэг хүнд ингээд те
байхгүй. Олимпиад орох боломж өгчүүдээ гэсэн өнцгөөс авч ирсэн болохоор надад тийм амар хүндрэлтэй. Сэтгэл зүйн хувьд бол бас харьцангуй гайгүй. Парисын Олимпиад Японы аврах Шохогёно зодог талцсан байх үед яг энэ жин дээр бас таныг медалийн өнгө ахиулах ер нь бүрэн боломжтой гэж чудаа сонирхогчд болон тайлбарлагчид экспертүүдээс таамаглаж байсан. Гэхдээ бас харамсалтай нь яг бичлэгийн плейс болоод ингээд 24 онд оролцож чадаагүй шүү дээ. Тэгэхээр энийг ер нь та нөхий гэсэн нэг тийм бодол ч юм уу хүсэл тийм мотивац танд байдаг уу? Ерөнхий байлгүй хоо. Тэгэж тамирчин хүн болгонд яг ингээд байгаа цаг хугацаанд чадах бүх зүйлийг хийхийг л хүсдэг. Тэгээд яг тэр 24 оны хувьд миний нэг үзүүлэлт ярих юм уу? Яг жиндээ болвол би чинь бас нэг жил гарны хугацаанд яг жингийнхаа World Rank тэргүүлжсэн. Тэгэл ерөнхий цогтоод ир гээл тэгэхээр манай жингийн тамирчид бас л сонирн болж байгаа шүү дээ. Тэнгүүт ялаагүй тий даваагүй бүх байхгүй болчихсон. Цаг хугацаа шүү дээ тий. Тэнгүүт яг тэр бас амар олон хүмүүст бас амар гоё баярын мэдээ байсан баг л та. Олон гадаад ирэхгүй болчихлоо. Тэнгүүт л би болохоор тэрийг юу гэж боддог гэхээр яг ингээл болох зүйл яг нэг болдог, болохгүй зүйл бол хизээш нэг болгоё гэсэн ч болдог учраас болохгүй л байсан юм бэл хэдэл гэж боддог шүү дээ. Тэгээ өөр зүйл дээр яг нь надад амар том боломж бас байгаа ч юм л үү. Заавал яг энэгээр яг миний амьдрал дуусаагүй шүү дээ гэдгийг л хүртэл. Татами дээр бол их дайчин ирмэгээ барилдаж байгаа боловч бодит амьдрал дээр их тайван хүн юм шиг байна та. Ер нь гайгүй шүү. Ерөнхий бас яг бодит амьдрал дээр нэг олон хүний дунд ерөнхий дуу цөөдөг шахах, дуу цөөдөг яг мэддэг хүмүүс дундаа л. Би нэг таныг дэлхийн аваргын алтан медаль аваад ирснийхэн дараа зам дээр явж байхад нь таарад баяр хүргээд мэдлэжсэн чи айгүй найрсахаар ингээд мэдлэжсэн хэдэн жилийн өмнө тэгээд бид тэр үед юу гэж бодож исэн бэхээр маш даруухан ийм сайн тамирчин юм да. Тэгээд тэр том одоо дивжинээс аваргын алтан медалийг ингээд зүүж ирснийхаа дараа олон түмнийхээ хайр хүндэтгэл дунд ингээд алхам тутамдаа хүмүүстэй таарал мэдлэхэд бас сайхан байдаг бах та гэж бодож исэн. Тэгэхээр олонний хайр хүндэтгэлийг хүлээх, хүндлүүлэх гэдэг бол мэдээж их сайхан бөгөөд их одоо том хувь зохиол юм болов уу гэж боддгийн. Таны хувьд энэ олон хүмүүсээр хүрээлүүлэх, хүндлүүлэх, хайрлуулах одоо гудамжинд ингээл хүн болгон л хараал хүндэтгэл. Ялангуяа эдгээр өдрүүдэд бол бас маш их олонний хараанд байгаах гэж бодож байна. Ямар санагддаг вэ? Их дотгошоогоо хүнүү та эсвэл гайгүй юу? Ер нь тэр тал дээр гайгүй. Ерөнхий нэг миний багын мөрөөдөл угаасаа л яг тийм би ингээд нэг юм гоё гялалцсан ирээдүйтэй гялалцсан гоё ийм хүн байхыг хүсдэг байсан. Тэгээ яг тэрэндээ ч хүрсэн. Гэхдээ яг тэр зорилго гэх юм мөрөөдлийнхөө ингээд амар том хэсэгт нь яг 100% гэдэг чинь бол шал өөр зүйл шүү дээ, тий. Ганцхан спортоор миний амьдрал нэг дүгнэгдээгүй. Яг 100% биш ч гэсэн ерөнхий нэг ингээд дүүргэлтийнхаа нэг 80-90% нь очичоор ингээд хүмүүсийн харилцаа, хандлага энэ бүгд айгүй гой санагдал та. Манай тэгэд гэр бүлийн хүмүүс айгүй хэлдэг. Бүгд ерөнхий ийм чи ийм мундаг хүн ийм гоё нэрийг ингээрэй гэл. Ялангуяа манай ээж бол хүнтэй сайхан харьцчий ингэжээ тэгжээ гэдэг зүйлийг аюу хэлдэг. Тэр ч бас аюу нөлөөсөн юм болов уу гэж боддог. Манай ээж ч өөрөө бас нэг тийм амар хүн амьтантай нэг муугай харьцаа дээдгүү тийм. Тэгээ дээрс нь миний гэр бүлийн хүн бас хүмүүстэй бас аюу хэлдэг, найрсагцдаг. Тийм нэг хүрээл донд байгаа юм чинь угаасаа л хүнтэй харилцаа тал дээр ер нь нэг санаа зовдгүй шүү дээ. Нэг хүндрэлтэй нэг асуудлууд толгордгүй ягаад ямар ч хүнтэй нэг харьцаад над миний зүгээс л за энтэй ингээ харьцуул яана гэсэн тийм асуудал гарч ирэхгүй болохоор амар байдаг. Дэлхийн том тамирчдыг харж хахад фэнүүдтэйгээ шүтэн бишрэгчдтэйгээ хүүхдүүдтэй ялангуяа яаж харьцаж байгаагаар нь бас бусд хүмүүс үнэлж дүгнэлж ингээ хүнддэгдэг. Тэгээ таны тэр сайхан нэмсгэлж байгаа ер нь энэ тэнд тэмцээнд бас үзэгчдийн суудалд ингээл хүүхдүүд ирэл зураг авахыг хүсэл хүмүүс зураг авахыг хүсэл ингэж байгаа тэр маш одоо илдэг найрсаг байдаг нэг сайхан сэтгэл төрүүлдэг шүү гэдгийг бас ташрамд хэлмээрээ. Та одоо 11 настайдаа анх жудо бүхий спортыг сонгож ингээ хичээл шийдвэрийг гаргаж ирсэн гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр тухайн үед нөгөө нэг тийм түлхэц ч юм уу нөлөөлөл байсан уу? Та ямар нэгэн байдлаар жудогийн тэмцээнийг хараад, мундаг бүхчүүдийг хараад ч юм уу, аль эсвэл танаа удамд нэг бүхийн удамтай хүн байсан ч юм уу? Яг одоо
түлхэц болсон зүйл. Дурлуулах том түлхэц буюу энэ спортоор би явах юм байна гэдэг оч хаана үсэрсэн бэ? Тэр ер нь юу л да. Манай удамд бол айлч талтай тийм их амар бүхөө удам байхгүй. Ер нь спортын чамралтай баг хүн байдгүй. Манай айлч тал явдаг. Гэтэ яг хөө зүгээр миний ухаан орсон цагаас хойш ерөнхийд түлхэц ихээсээ илүү түлхэц нь би өөрөө байсан болов уу гэж боддог. Яагаад гэвэл ухаан орсон цагаас хойш ягаад ч юм бэ би зүгээр байрлах дуртай. Ягаад ч юм бэ зүгээр ингээл хаад харсан газраа хиндэж амг ноцолж идэг. Тийм юутай байсан. Яг л ухаан орохдоо л би яг тийм зүйлийг боддог байсан. Тэгэл яг тэр нэг ингээд яг ингээл угасаал яг нэг юм чи энэ л хүн гэдэг шиг би нэг жоохон байсан гэсэн нэг 3 мурхан настай байсан гэсэн. Тэр тухайн үедээ бараг юу гэж мэдэхгүй л 3 таа гэдэг чинь жоохон шүү дээ тийм. Тийм хөвгт байхдаа ээжтэй би хэлжсэн гэсэн. Ээжээ би ийм дэлхийн үгүй мундаг дэлхийг донцлогсон бүх болчоод таныг үүрээд явандаа гिच хэлж яхад манай ээж за миний хүүч одоо ийм жижигхэн биетэй хүн бүх болно гэжтэй гэдэг яг нэг ээж хүний хувьд чинь ялангуяа тэр үед жодо гэж мэдэхгүй тэгэл ийм жижиг хүн үндэсний бүхэл төсөлж байгаа шүү дээ. Тэгж ярьж исэн гэдэм лээ. 3 настай гэдэг чи одоо дүнжил хилд орж байгаа л тий. Ойр зүрийн юм илэрхийлдэг болсон нас шүү дээ 3 нас. Тэгж ярьж исэн гэсэн. Тэгэхээр би ингээд анханасаа л тийм байсан. Тэгэл манай аав нэг биш дээрээ яг ингээд 2 насны зөрүүтэй 2 ахтай. Тэгээд 3 ах 2 ихчтэй байсан. Тэгээд тэнгууд манай нэг 2 ах бид 3 ч ойрхон болохоор аав нэг орой гэртээ нэг юм хивс ч юм айлсгүй нэг бүтээлгнүүдээ ингээд дивсэж байгаа. Дивжээ шиг юм ийгээ. Тий, дивжээ шиг мэж байгаа. Бид горыг барилдаад манайгийнхэн тойрол. Тэгээд үсгээс тэр бас яг нөлөөс болж бодсон шүү. Ах нарыгаа ялдаг байсан уу? Ялна шүү дээ. Тэгэл ялна. Насны хувьд ойрхон. Тий, яг миний дээдлэх надаас 2, тэрний дээдл нь миний дээдлээс 2 гэдэг яг ингээд 2 насны зүйл. Гисээ атлаа ах нарыгаа ялаад байдаг. Тий. 3 настай хүүхдийн хувьд би дэлхийн том тамирчин болоод ээжигээ үрээд явна гэж хэлсэн гэхээр угаасаа л энэ бол таны зураг төөрөг таны амьдрах ёстой хувь тавилан хувь зохиол байх нэ гэж тэгээд одоо энд дэ маш их бахархдаг уу та? Баярлалдаг. Амар том хувь заяа төрсөн юм байна да гэж яг сүүлийн үед их бодож байгаа. Яг тухайн үед амжилт гаргаад явж байхад амжилт гаргацсан юм чи мэдээж л бүх юмний ингээл яг ингээд нэг амар би л нэг гэж яг зүгээр яг ингээд яагаад би яг ийм болчихоо гэдэг зүйлээ биш би чадчихлаа л гэдэг нэг өнцгөөс хардаг. Тэнгүүд ингээд тодорхой хэмжээнд ингээд 3-4 жил яваад ингээд 30 нас хүрээд тэгээд яг ингээд бодонгууд л би бас амар том хувь заяанд төрсөн хүн байна да гэж их боддог. Ийм том хувь заяанд төрүүлэхийн төрсөн байна. Бас том хувь заяатай гэр бүлийн гишүүн болж төрсөн байна гэдгээрээч бас бахархдаг. Аав ээжийнхаа бас миний төлөө хийсэн бүхэнд ийм гоё хүн бий болохын тулд нэг үр үлдэх хорвоо гэж ярьдаг штэ. Тэнгүүд миний ээж аав яг ингээд зөв сайхан юм хийжсэн болохоор би бас гэж айгу баярлдаг да. Эцэг мань буян заяа над дээр ирж байна гэж тий. Тэгээд та түрүү хэлсэн би танд бахархдаг уу гэж асуусан чинь та өдөөс баярлдаг гэж хариулсан. Тэгэхээр энэ баярлах, талархах гэдэг бол өөрөө одоо маш том засал болдог гэл одоо манай өвгөд буурлууд ингэж хэлдэг шүү дээ. Юмд үргэлж талархаж бай, баярлаж бай. Тэстэ нөгөө бахархаж, багтахаас илүүтэйгээр баярлах, талархах. За үүний нөгөө талд бас нэг залбирах гэдэг ойлголт бас монголчуудын дунд байдаг. Та юу нь юунд залбирдаг вэ? Татами дээр гарахынхаа өмнө ч юм уу, том тэмцээний өмнө ч юм уу, аль эсвэл одоо амьдралын чухал шийдвэрүүдийн өмнө. Ер нь анх бол мэдээж яг ингээд нөгөө би чинь тэр тухайн үед манай аав ингээд байхад яг ингээд юунаас ч хүн чинь аавга байхад юунаас санаа зовдөг юм бэлээ шүү дээ. Аав байхад ингээд юунаас ч яахгүй тийм. Тэгээд нэг баг залбирлч гэж мэдхгүй л явж байгаа шүү дээ. Манай аав ижээр л тэрнгээр ингээд лам хар гээл. Хэвээ тэмцээнд явах чинь би өнөөдөр гандаа орно гээл ингээд. Тэнгүүд яг ингээд нөгөө байгаад түшиг ингээд байхгүй болчоор мэдээж яг ингээд залбирж байгаа зүйл нь яг л аав л болчтой юм лээ л дээ. Тэгэл барилдахынхаа өмнө одоо жишээ нь ингээд юу гэдэг те хүн бурхан залбирдаг шиг яг л тэгжл ер нь залбирдаг да. Ер нь том шийдвэр юм гэдэг ч юм. Аава хүүдэд туслаарай, хүүгээ ивэгэрээ гэхлээ.
барилдахын өмнө өрсөлдөгчтэйгээ нүүр талаа зогсчих хэдхэн секундэд та өрсөлдөгчийнхөө одоо юуг нь илүү онцолж хардаг вэ? Тамирчид бол мэдээж нүдийг нь харцыг нь ч юм уу биеийн тэр хилэмжийг нь гэл янз янзын хариулт өгөх бах. Та тухайн мөчт наана нь ер нь юуг нь хардаг вэ? Мөн барилдахаас өмнө ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн цохилт ч юм уу өөрийн илт давуу байдлаа мэдрүүлэх тийм үйлдэл хийдэг үү? Яг тэр тал дээр би бас яг нэг түрүү хэлсэн шүү дээ. Надад ингээд зориулагдсан спорт юм шиг санагддаг байхгүй ч одоо. Тэгээ тийм болохоор би амар яг барилдахтаа ингээд би ер нь нэг сандарч үзээгүй. Би яг сандарч исэн гэх юм бол олимпиар хүрээлэн медалийн төлөө гарч яхад сандарч ирсэн. Яг тэгвэл би хожигдвол медальгүй болно гэдгийг мэдж байгаа ч. Тэнгүүд зүгээр барилдахыг л ингээд хүсдэг. Ингээд хамгийн гоё нь ингээд дивжин дээр гарахаар ингээд за яана гэж бодхоос илүү за хурдан гараад барилдах юмсан гэдгийг амар их ингээд нэг төвлөрөл өгдөгөөсөн болохоор одоо тэр нэг хүнийг ингээд фокуслахаасаа илүү ингээд өөртөө за би ингээд хурдан гараад ингийн сан гэдэг зүйлийг амар их бодно. Тэгээ мэдээж гараад хамгийн түрүүнд миний ажигладаг зүйл гэхээсээ илүү хамгийн түрүүнд зорддог зүйл за би тэрийг барина гэдэг л зүйл. За энэ барьцыг л авах даа. Барьцаа ерөөсөө бодож. Тэрийг л боддог юм уу? Наана нь мэдээж маш их судалгаа хийдэг бах те энэ бүх ингэж барилддаг. Эндээс нь барьцаа бол боломжтой. Эндээс нь ийм их хийвэл боломжтой. Магадгүй одоо тэдний секундэд тийм үнэлгээгээр ялах боломжтой байна гэдэг тэр бүх тактикуудыг боловсруулдаг болов? Ер нь тэгэн шүү. Яг энэ нэг одоо Монголын төвшөнд яг ингээд манайх чи одоо яг спорт ингээл ер нь бүх талаараа ингээл дэвшдээшилж байгаа шүү дээ. Тэнгүүд яг бид нар тийм судалгааны баг байхгүй л те аль ч спортод ингээд судлаад тийм ийм бүрэн бүрэлдэхүүн байхгүй ч гэсэн яг бид нар багштайгаа мэдээж ярилцаад за өнөөдөр магадлалтай тамирчтай өнөөдөр энэ 4-өөс 3 тамирчныг судлаа. Маргааш тэр 4 тамирчныг судлаа гэдэг зүйлийг яриад тэр бичлэгийг үзээд хамт хийж байгаа партнертаа за чи яг энэ бүх шиг барилдаарай. Чи надаас энэ л барьцыг авна. Тэгэхээр би яг тэр л барьцыг авна гэдэг зүйлийг бас тодорхой хэмжээнд маш сайн. Тэнгүүд яг нэг хувийн спорт гэдэг талаасаа бас яг ингээд хувийн яг ингээд нэг зохион байгуулалт амар сайтай байх хэрэгтэй санагддаг. Яг гэх юм бол яг бие л хичээж ийж багш нар мэдээж амар олон тамирчнууд ард хичээж. Тэгэлгүй хаа. Тэнгүүд яг бие л хичээхгүй бол нэг яг ингээд багийнх биш болохоор яг бие л хичээхгүй болохгүй учраас яг өөрөө өөртөө тэр нэг судалгаа гэдэг юм уу тэр бүгдийг өөрөө өөртөө зарцуулж чадах нь л. Дивжин дээр гарч барилдаж байгаа оюун ухаанаа болон тэр махан бие бүхэлдэн зориулж байгаа хүн бол зөвхөн та учраас мэдээч наан нь багш нарын сургаал бэлтгэл хангалт олон зүйл байгаа ч гэсэн дивжин дээр цор ганц 100% ерөөсөө л цогтоотор гэдэг үгнээс хамаарах гэдэг юм тийм ээ. Тийм шүү дээ. Олон улсын жудогийн холбооноос цогтоотор бол одоо жудо бүхий спортын онцгой эрдэнэ юм аа. Энэ хүн ерөөсөө дэлхийд даяар жудогийн спортын фэнүүдэд Монгол улсын төрийн дуулыг цээжлүүлээ гэж ингээл онцолж исэн цаг хугацаа бас байгаа. Энэ үед ер нь танд ямар санагдчихсэн? Одоо ялангуяа Японы төрийн дуулыг бол жудо сонирхогчтой л өстой бараг л эх орныхоо төрийн дуулал мэт ингээл маш сайн мэддэг те. Монголын төрийн дуулыг энэ залуу ер нь цээжлүүлэх нэ гэдэг ийм бас онцлог гоё ижлүүд ингээл яваал эхэлж исэн. Тэр үед ер нь танд ямар санагдчихсэн? Мэдээж нэг дахиад баярлах байсан. Амар түрүүний яг ярьсан нэг зүйлийг л боддогсэн. Ингээд ямар гоё юмд би амьдарч байна. Ямар гоё цаг хугацаанд те. Ямар гоё цаг хугацаанд төрөвөө гэдэг ч юм уу. Тийм зүйлийг боддог. Тэгээ мэдээж зарим цаг хугацаанд бас өөрөөрөө айгүй бахархан. Гэтэ амар тэр нэг яг өдрөө очиг тохиолдсон. Яг тэр өдрийн л яг тэдний л нэг байсан болов гэж боддог шүү дээ. Бас ингээл амар олон хүмүүс мэддэг болцсон. Тэгэл тэмцээн рүү ингээл баг бие халаалтын зал руу орохоос ихсэлэл камер дагаал, бэлтгэл хийжсэн чи камер дагаал. Яг нэг тийм ингээд хэсгэн ингээд ийм бас нэг хугацаа байгаа шүү дээ. Тэр хугацаанд бас ингээл хүн яг бас амар юу яах гэдэг юм блэ? Одрох гэдэг ч юм. Яг мэдээж л тэнцээш нь амжилт гаргаа явж байгаа юм чи бас нэг толгой бас тодорхой хэмжээнд дэше гэдэгсэн л явж байна. Нэг их гудахгүй тийм ээ. Нэг доош арчихгүй, нэг дэше арчихгүй. Иймэрхүү рактай хэмжээний тамирч шүү гэдэг нэг тэгэлгүй яг хөө тэр бол бас хүний өөртөө ихтэй байдал, нүдний гал цог
гой нурууц их байх, өөртөө итгэлтэй байх тэр бас нэг биеийн хилэмжийг илэрхийлж байгаа шүү дээ, тийм ээ. 22 оны жудо бүхий насан туршидын дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд та алтан медалийн төлөө Японы Соичи Хашимото гэдэг бүхтөө барилдаад ялалт байгуулчихсан. Энэ бүхийн талаар одоо хоёлаа нэг л тэр цаг хугацааны талаар ярьж байгаа юм чинь, тийм ээ. Энэ бүхийнхаа талаар хэр сайн судалсан байсан, дэвжиндэр гарахынхаа өмнө өөртөө их итгэлтэй байсан уу? Тий, ер нь айгүй итгэлтэй байсан. Тэгээд мэдээж маш их судалгаа явуулж исэн, маш их ингээд бэлтгэл хийж исэн. Тэрнтэй барилдахын тулд би ингэж барилдах хэвээр, би энэ барьцыг хийлгэж болохгүй, би энэ механик хөдөлгөөнийг оруулж болохгүй гэдэг зүйлийг наанаас маш их бэлдсэн. Тэгээд тэр өдөр яг миний өдөр байсан. Тэгээд бүх юмний тохироо бас айгүй бүрдсэн. Би сайн байж таарсан. Миний сэтгэл зүрх бүх юм тэнцээ яг ингээд бэлэн байсан. Тэгэл бүх юмний тохироо бас бүрдээд бас яг тиймэрхүү хэмжээний мундаг тамирчныг ялаад алтан медаль аавна гэдэг бас надад миний энэ медальнууд дундаас амар үнцэнтэй, хамгийн үнцэнтэй гэж болохоос медаль гэж боддог л доо. Яг дэлхийн аваргын алтан медалийн төлөө Японы бүхийг ялаад дэлхийн аварга болно гэдэг чинь ерөнхий жуудогийн спортод маш том үзүүлэлт гэж би хардаг. 20 оны та Токиогийн Олимпиад хүрэл медаль хүртснийхаа дараа яг одоо дэлхийн аваргын медалийн өнгийг, дэлхийн аваргын одоо тэмцээний медалийн өнгийг хуурганаа, энэ тэмцээнд аврах болно гэдэг ерөн зорилгыг тавьж байна гэдгийг хэвлэлтээс ярьжсэн. Тэгэл яг тэр одоо ярьснараа л бас биелүүлсэн л байна л да, тийм ээ. Манай тэр чин яг 20 онд тэр чин 20 оны нэг Токиогийн Олимпиад сар дахлын улмааслаад нэг 21 онд нэг жилээр хойшлогтой болсон. Тэгээд 22 оны дэлхийн аварга айгүй ойрхон болсон байсан. Одоо би нэг айгүй тод сандгэрнэ. Нэг олимпиас медаль авч ирчихэл ингээл хүн болгоо ингээл наашаа гээл маш олон найз үзтэй хүн байгаа штэ. Тэгээд тэр тухайн цаг үедээ бас ингээ бэлтгэлж байгаа алдагдчихсэн. Тэгэхэд одоо манай энэ шишээгийн багш нар манай холбооны өдөртөх зөвлөл гээл ингээл маш олон хүмүүс надад хэлсэн л дээ. Манай гэр бүлийн ханж. Ингээд чи яг одоо яг энэ чигээр явах юм бол зүгээр л олимпийн медальтай, олимпийн хүрэл медальтай тамирчин болоод дуусна. Чамдлын аварга медаль гэж байхгүй. Одоо л хичээхгүй бол гэдэг үгийг надад манай багш нар болон манай тухайн шишээгийн ахлагчилж чалууны бол дотор хөшөөлж исэн. Тэгээ би нэрээ бодож исэн. Нэрэл би яг ийм амьдралаар амьдрах юм бол би зүгээр л олимпийн медальтай тамирчин болох юм. Тэгвэл би дэлхийн аварга болох хэрэгтэй юм гэдгийн төлөө дахиад яг ингээд нэг жил би ингээд бүр ингээд чин сэтгэлээсээ ингээд өөртөө байгаа бүх зүйлээ надаас гарах ингээд тусах хөлс болгоныг тэрний төлөө яг зориулж хийж чадсанараа бас хүрсэн гэж боддог. Хэрвээ магадгүй тэр үед найр наадам одоо хүндэтгэлийн хүлээ авалт гэдэг ч юм уу тийм зүйл рүү хит их цаг зарцуулсан бол бас дэлхийн аваргын алтан медаль зүүхгүй ч байж болох, тийм ээ. Тэгэхээр энэ нөгөө тамирчдыг бас одоо хит хөөрлийн үед гэдэг ч юм уу хит их одоо хүндлэл магтаалын дунд төөрөх үед нь ер нь доош буулгаж ирдэг буултна гэх юм уу юу байдг юм бэ? Ерөнхий яг зүгээр тэр нөгөө хувь хүний ухамсараас авах гэж би боддог л доо. Яг маш олон тамирчид, маш олон хүмүүс байгаа шүү дээ. Яг гэхдээ яг ингээд би гэдэг зүйл тамирчин хүнд байхгүй гэж би боддог. Тамирчин хүнд байх эсвэл зүйл би гэдэг ойлголт байхгүй гэж би яг боддог л доо. Чи гэж байхгүй, чи зүгээр л те ингээд маш олон чи байгаа шүү дээ. Монгол улсад маш олон чи, маш олон хүмүүс байгаа. Тэнгүүд зүгээр л яг чиний цаг хугацаа хизээвэ гэдгээ л яг ингээд тодорхойлох нь л чухал. Яг тэрнээс чи яг чи гэдэг зүйл байж болохгүй гэж л бод. Ингээд би гэж хам бол тэгэл Монгол хүмүүсийн би гэдэг зүйл дуусахгүй шүү дээ. Ялангуяа таны хувьд бол бүр тэр дундаа би биш. Би бол өнөөдөр тий Цогтбаатар биш. Би бол Монголыг төлөөлж байгаа. Монголын 73 кг-ийн жинг төлөөлж байгаа. Монгол улсын тамирчин гэдэг энэ том одоо нэрэнд ор байгаа учраас тэр би гэдэг өчүүхэн үзлийг тэр эгог юу навал аль эрт авч хайсан байх та. Тийм. Одоо ч юм би тийм юмд аягүй дурггүй л дээ. Би аягүй дурггүй. Ерөнхий зүгээр л би ч Монгол улсын иргэн, би Монгол улс хуультай тусгаар улсад амьдарч байгаа. Би Монгол улсын хуулийг захирагдах ёстой тийм хүний хувьд яг иргэн хүний зүгээс л гоё амьдрахыг хүсдэг шүү дээ. Тэгэхээр спорт бас хүнийг ингэж хүмүүжүүлж байна уу? Нэг талдаа мэдээж нөгөө талдаа гэр бүлийн хүмүүжил бөгөөд хувь хүний өөрийн ухамсар байна. Нөгөө талдаа спорт өөрөө маш хатуу жигдэж аягтай учраас бүх зүйлсүүдийг бас
ялангуяа спортондоо би жудо гэж боддог. Яг гэвэл жудо өөрөө маш том хүндэтгэл, маш том ингээд нөгөө нэг зүйлээр хүмүүждэг. Ягаад одоо энэ жудо гэдэг энэ ханз байна л да тий. Энэ ханз болохоор нэгэсэндээ уян хатан замаар ийм зөөлөн замаар гэх юм уу явах хэрэгтэй гэсэн нэг ийм зүйлийг баримталдаг. Яг ингээд жудочин одоо жишээ нь жудог барилдаад олимпийн медаль авсан хүнийг жудоч юм шиг яг жудог сурсан хүнийг жудочин гэж хэлнэ гэдэг нэг тийм ойлголт байдаг учраас. Тэгэхээр жудо хийх гэдэг өөр бас тустай ойлголт байгаад байна тий. Жудочин хүн олимпийн медальтай хүн ч юм уу дэлхийн аварга боллоо гэж жудочин биш тэр. Яг жудог яг ингээд 100% яг ингээд жудогоор нь хийх нь л яг жудочин гэж. За одоо тэгэхээр нөгөө тайлбарлагч шижрийн хэлдэг шиг сонгодог жудо гэж энийг хэлдэг юм а гэдэг. Одоо тэр тодорхойлолт руу төхөж очиж гэсэн үг. Тэр лүү төхөж очиж жудочин хүн амжилтаасаа гадна маш зөв хүн байх ёстой. Маш гоё ингээд инэрэнгүү сэтгэлтэй байх хэрэгтэй. Хэний ч байсан хүндлэх ёстой. Тэнгүүд бидний нэг ярьдаг зүйл нь ингээд бэлтгэлий чинь ингээд хамт хийдэг хүн байгаагүй байсан бол чи ингээд мэдээж байхгүй чи өрсөлдөгч чинь байхгүйсэн бол чи байхгүй гэдэг зүйлийг айгүйх нэг татами дээрч тэр бодит амьдрал дээрч тэр уян хатан байх тий зөөлхөн байх тэр зүйлийг бас философи нь өөрөө тийм болж байна. Ер нь бол би сая бас Монгол Улсын гавья тамирчин Хөдөлмөрийн Баатарт орц сүрэнгийн сумьягийн оролцсон тулхтны 100 эрх нэвтрүүлгийг ингээл үзэж хаад нэг бүрчлэн нөгөө бичсэн тэмдэглэлээ ингээл харуулчихсан шүү дээ. Тэгэл тэндээс бас ингээл зах цухаас нь өчүүхэн л ойлголтыг авна шүү дээ үзэгчид бид бол мэдээж яг одоо тэр дивжин дээр гараа байрлах бэлтгэлээ хийх тэр өвдөлт бэртэл гэмтэл тэр ялагдал болон ялтын сэтгэл зүг бол биеэр хамсаагүй учраас одоо мэдрэх боломжгүй. Гэхдээ тэр тэмдэглэлээс л ямар их хэмжээний хүч хөдөлмөр гардаг вэ гэдгийг наа зах нь ингээл ойлголт авж байгаа байхгүй юу. Тэгээ тэр бол бас их гоё юм биш шүү дээ. Таны хувьд ч гэсэн бас яг л тэгж судалгаа хийдэг байх та. Тэг нь манай ялангуяа манай энэ сумьяа ихч уран цэцэг ихч Цагаан Баатрах Болдоотер гэж ер нь манай дээдлийн яг миний дээдлийн үеийн тамирчид бас амар ийм хоёрын зохион байгуулалт сайтай хүмүүс байсан. Тэр бас тамирчдад аягүй нөлөөлдөг гэж боддог. Яг гэвэл бидний дээдлийн үе ямар үлгэр дуурайл үзүүлснээр бид нэр яг харагддаг гэдэг шиг яг л адилхан жамаар явж байгаа тэмдэглэл бичнэ. Багш нартаа бичсэн тэмдэглэлээ шалгуулна. Тэгээд одоо ингээд ийм гэл тэгээ бид нар чинь утсаа авраалгана гэл ер нь бол ингээд цэрэгт байгаа юм шиг л. Айгүй их зүйл бас яг тэр жудо гэдэг гэр бүл дотор энэ чинь нэг гэр бүл шиг л хүмүүс байгаа. Тэгээ тэр гэр бүл дотор бас ингээд хүмүүсийн мэдхгүй маш олон ингээд сайхан зүйлүүд байгаа. Доод үеийн дүүнэртэй буюу шинээр гарч ирж байгаа тамирчдтай бас үлгэр дуурайл үзүүлэх үүрэг хариуцлагыг авсан. Тийм. Гэтэ яг хуу зарим нөгөө нэг хүчин зүйлсээс болоод бас яг ингээд тэр тал руугаа бас яг хэцүү одоо болцсон гэх юм. Одоо бидний үед бол одоо яг ингээд тамирчдад ингээд чи ийм бай, тийм бай гэдэг үгийг ах нараасаа сонсож чаддаг тий. Тэгээ хүлээж авч чаддаг. Одоо тэгээ бас яг тэрхүү тал нь бас жоохон хэцүү болцсон юм шиг байна. Гэтэ бас яг тодорхой хэмжээнд яг ингээд дүүнэртээ би яг байгаа цаг хугацаанд ийм байгаараа тэгээрээ энэ зүйлийг ингэж хийдгийг шүү гэдэг. Илүү би нөгөө нэг яг илүү жудо чи ийм их ингэж хийгээч гэхээсээ илүү яг хувь хүн талаас нь айгуу гоё зөвлөгөөх дуртай юм. Яг ингээд би нөгөө нэг хэдий мундаг тамирчин байлаацсан энэ михийг ингэж хийдэм аа гэхээсээ илүү яг хүн амжилт гаргахаар ингэдэг юм аа. Амжилт гаргаагүй бол ингэдэг юм аа гэдэг зүйлтэй бас яг гоё харьцахыг хүсдэг. Ахын үднэс. Тий, ахын үд. Та одоо хувь хүн талаасаа жудогийн спортоос өөр ямар нэгэн спортыг хийж үзхийг хүсдэг ч юм уу те өөр ямар нэгэн тийм сонирхолтой спортын хобби байдаг уу танд хүмүүст хэлээгүй ч юм уу хүмүүстүүд илүү мэддэг үү? Ерөнхий одоо бас айгүй чөлөөт цаг гэх юм уу чөлөөт цагаа сакс айгүй тоглож байна. Бас үлээд айгүй дуртай болж байгаа. Тэгээ бас айгүй гоё ингээ гүүж хараагаад энэ чинь бас байнгын л ингээ гүүждэг болохоор бас эрүүл мэнд талаасаа ч айгүй гоё санагддаг. Тий. Ер нь сакстанд айгүй дуртай. Та нэг ярилцлага өгсөн байсан санжин жудоогоос өөр анхны тэмцээн үзэж байгаа тэмцээн саксны оюутны лигийн тэмцээн болж байна. Тийм нэг эмэгтэй дээдлийг. Тий, манай гэр бүлийн миний эхнэр сакс тоглодог. Оо, ясан гоё. 3-9-3 тэгээд
Энэ одоо энэ Fire-X гэх багт өмнө тоглодог байж байгаад бас сая амарчаад тэгээд одоохондоо бас яг харах байгаагүй. Тэгээд тиймэрхүү байдлааслаад бас нэг би тамирчин хүн би гээд те би л гээл ингээл явах юм бол манай гэр бүлийн хүн чинь мэдээж хүүхд гаргацсан. Тэгмэд би цаг хугацааг зарцуулах хэрэгтэй. Тэгээд хамт заал авна. Тэгээд бас бэлтгэл хангагч. Би бас ингээд нэг ганцаараа л жуудагийнхаа бэлтгэл хийгээл амиа удаад явах юм те. Ингийгээд хамт сагс тоглоо. Тэгээд тэрэндээ илүү ингээд их нэртэй зарцуулж байгаа цаг хугацаа маань бас амар гоо ингээд дуртай болоо. Их сонирхолтой бөгөөд их тийм хошин асуулт асууя. Одоо сошиал дээр таны талаар явж исэн хөгжилтөө бөгөөд худлаа мэдээлэл ч юм уу та өөрөө уншаад их гайхажсэн тийм мэдээлэл байдаг уу? Гайгүй юу? Тийм их байхгүй хөө. Ер нь их яг тэгэж яаж байгаагүй шүү. Сонсож байгаагүй. Тийм юм уншиж байгаагүй. Цаашдын таны спортын яг зорилго төлөвлөгөө ер нь юу байна? Мэдээж одоо тамирчин хүн бол наан нүртчлээд олон зүйлд бол ам гарахгүй, дээрэс нь холбоо бөгөөд шигшээ багийн одоо бүрэлдэхүүн багш дасгалжуулагч нар ер нь шийдвэрлэдэг гэж байна. Гэхдээ мэдээж та өнөөдөр тодорхой хэмжээний амжилтыг гаргасан Монгол улсын гавьяа тамирчин болсон. За одоо бүрдчэн спортын наадмаас оны шилдэг тамирчин болсон, олимпик дэлхийн аваргын медалийг зүүлсэн. За тэр ялангуяа миний нэвтрүүлгийн эхэнд хэлж исэн өсвөрийн залуучуудын дэлхийн аварга өсвөр үеийн дэлхийн аварга залуучуудын аварга насан туршидтын дэлхийн аварга болсон Монголын яг анхны тамирчин болж байгаагийн хувьд бас тодорхой хэмжээний одоо нэг зорилго тийм төлөвлөгөөгөө бас хэлэхэд нэг буруутахгүй болов уу гэж бодож байна. Гэхдээ магадгүй одоо та өөрөө юу гэж боддөг юм бол ерөнхий зорилго маш олон зорилго байна. Гэтэ яг чиглэсэн зорилго бас яг тамирчин хүнд яг тамирчин талаас л байгаа тийм. Тэгээд мэдээж дахиад боломж бололцоогоо өөрөөсөө гарах боломж бололцоогоо шавхаад дэлхийн аварга олимпиад медаль авахыг л яг хүсдэг. Гэтэ энэ он цаг хугацаа тэр яг ингээд мөчлөгийн яаж таарахыг бид мэдэхгүй учраас хэтэрхий бас яг ингээд тэр зүйл рүү яг ингээд би ингэндээ гэд өөрийгөө яг ингээд заахыг яг хүсэхгүй байна тий. Тэгэлгүй яах вэ? Эрт амлалт өгөх бас тийм ээ. Тэгэхээр яг тэр цаг хугацаанд бас бүх зүйл сайхан таараад таны өмнө хэлдэг шиг бүхэмний тохироо бүрдсэн байх болтугай гэж тийм ээ. Ер нь олимпик дэлхийн аваргын тэмцээнүүдэд бас нэг аз ёндоо гэдэг зүйл байдаг юм шиг байна тий тамирчдад. Үнэхээр одоо тий бусад ингээд дотоодын тэмцээнүүд ч юм уу өөр бусад одоо оноо цуглуулах тэмцээнүүд дээр их сайн оролцож ирсэн. Яг олимпийн хэмжээн дээр очиод дэлхийн аваргын төвчэн дээр очиод ингээ унцдаг тамирчид бол цөөнгүй байдаг. Тэгэхээр тэнд бас нэг азны асуудал юм шиг нэг хиймрийн асуудал яригддаг тий ёндооны асуудал. Энэ байгаа би тэрэнд бол айгүй хитгдэг. Тэгээ нөгөө бас л нэг яг юу хичээгээл гэдэгтэй амар олон тамирчид хичээж байгаа шүү дээ. Тэгээ амар байсан тамирчин олимпиад очиж эхний тойрог хожигдох магадлал амар өндөр байхгүй. Одоо жишээлбэл Монголд ирсэн нэг хоёр ах トゥ хоёр Абе Фуми Абе Ута гэл хоёр байгаа шүү дээ. Тэрний дүү Японы Абе Ута бол олимпиад амар байсан. Тэгэл Узбекийн тамирчин цэвэр ялгадал. Тэгэл тэр өхөн хизээч олимпиад аврах болохыг тооцоолоогүй юм ихтэй ингээл чигээр явсараад олимпиад аврах болж байгаа байхгүй. Тэнгүүд энэ дэр би нэг зүйлд амар итгэдэг. Нөгөө нэг яндаа тэр өдрийн нөгөө нэг тэнгэр хаашаа харсан те хэн рүү чиглэсэн байна гэдэг бас айгүй чухал байх гэж би боддог. Намайг олимпиад хүрлийн төлөө өрөлдөж яхад бас л намайг аваа гарчсан манай халиуны болдогч хэлжсэн байхгүй. За өнөөдөр бол чиний өдрөө. Энд олимпиад ялангуяа олимпиад хин бэлтгэл сайн хийсэн, хин яасан бүгд л хичээж байгаа. Гэхдээ яг нэг аз ёндоо байвал тэр ёндоогүй байвал 1000 сайн бэлтгэл хийсэн байгаад ч авахгүй. 1000 муу бэлтгэлийг бэртэлтэй байсан ч гэсэн ёндоонд байх юм бол тэгэл аав. Гэдэгт итгээрэй гэж надад хэлжсэн байхгүй. Тэнгүүд би яг тийм зүйл дээр би ингээд өөрөө амар гоёор хүлээж авдаг болохоор нэрэл би яг ингээд яг олимпиад би бодож исэн юм амар айцтайгаар бодож ирснийг бодол өгдөг нь хэрвээ би хожигдчих юм бол олимпиос хүрэл медалийн төлөө мултраад ингээ олимпийн медальгүй болох нь биш үү? Дахиад 4 жил. Тий, дахиад 4 жил гэж бодож байгаа ч гэсэн яг ингээ өөрийгөө тайвшруулсан нэг зүйл нь за би энийг авахгүй байлаа гэд миний амьдрал
ингээд зогссон гэсэн үг шүү дээ. Би дахиад ингээд амьдрын шүү дээ. Энэ зүгээр амьдралын маань нэг хэсгийн ингээд том нэг хэсэг. Гэхдээ энийг аваагүй байлаа гэд амьдрал маань зогсчихгүй учраас гэдэг зүйлээр өөрийгөө ингээд тайвшруулж нүн ингээд тодорхой хэмжээнд ингэсэн байгаа зүрхээ дэлгэцсэн байгаа зүрхээ дарж исэн гэх юм. Мундаг дасгалжуулагч нар бас одоо хилтгэл юм бэлээ. Ялангуяа багийн спортод би саяхан яг тэрийг коучээс нь өөрөөс нь сонссон. Заавал медаль авах албагүй. Зөвхөн өнөөдөр жаргаж тоглолоо. Тайван тоглол. Бэлтгэл дээр хийжсэн юмаа хийхийн төлөө, бэлтгэл дээр хийдэг юмаа 100% амжилттай хийхийн төлөө тоглол гэдэг. Гэтэл одоо тухайн үед тэр тайвшруулж байгаа үг мэт боловч үнэхээр бэлтгэл дээр хийдэг юмаа 100% хийгээд тайван бөгөөд жаргаад дуртай юмдаа кайфраад хийчих юм бол тэгэл амжилт байгаа байхгүй тий. Яг ийм нэг одоо нэг би одоо бас ингээд тамирчдыг ойлгоосоо гэж боддог нэг зүйлийг би хэлмээр байдیں۔ Тэр болохоор одоо бид нэр ингээд нэг надад хамгийн хэцүү санагддаг зүйл бэлтгэл байдаг гэсэн. Яагаад тэгэхээр би яг ингээд тэмцээн надад амар гоё амархан санагддаг яг үнэндээ. Яагаад тэгэхээр би бэлтгэл тэр тэмцээнд орохын тулд бэлтэж байгаа шүү дээ. Тэр бэлтгэл амар хэцүү өглөө босно. Өглөө босоод гүн. Тэгээ өдөр дахиад бэлтгэл хийн. Тэгээ орой дахиад бэлтгэл хийн. Тэгээ тэр тэмцээнд л орохын тулд бэлдээд байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр нь амар хэцүү ангууд барилгах нь нөгөө тэмцээндээ барилгах нь амар гоё шүү дээ. Тэнгүүд нөгөө хүмүүс эсрэгээрээ бэлтгэлийн амархан болгонгуудаа тэмцээний нөгөө хэцүү болгох шүү гэх юм. Тамирчид ялангуяа тэмцээнээ баг яал мэтэр хүлээж аваад тийм. Яа энийг ялахгүй л гэдэг ч юм. Үгүй угаасаа л тэрэнд бэлтцсэн угаасаа л тэрний төлөө ингээд өглөө хар өрөөр босцсон юм чинь харин одоо зүгээр би чинь энд бэлтсэн за бэлтсэн зүйл маань хэр болсон юм байна. Өнөөдөр гоё шалгах өдөр шүү гэдэг ч юм. Тийм өнцгөөс хардаг байсан болохоор яг тэмцээн надад амар гоё ад жаргалтай миний нэг ингээд яг тамирчин хүнд авч байгаа кайф нь ерөөсөө л тэр тэмцээн тэндээс хүн ялгаж байгаа ингээл адреналин тэр болгоомж яг тэмцээн дээр ялгардаг зүйл гэж би боддог болохоор яг тэн дээрээ л гоё яг жаргалтайгаар тий яг хийсэн бүх зүйлээ ингээд зовоод хийсэн бүх зүйлээ яг тэн дээрээ гоё жаргачвал амар гоё санагд. Би ингээд ямар нэг зүйлийг бодохдоо одоо ингээд медалийн төлөө барилдах гал зөксөж явахдаа өршөлтөгч тамирчнаа төсөөлнө. Тэгэл өөрийгөө төсөөлөл. Тэгэл би энэ тамирчныг ингэж унгаагаал тэгэл заалаар дүүрэн хүмүүс надад алаад ташиж ийн гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлээр өөртөө ингээд амар гоё ингээд дотроо ийм төсөөлөн боддог байснараа амар гоё жаргаж барилддаг гэсэн юм. Тэмцээн дээр гараал ингээд яг л яг хийх ёстой юм хийж байгаа юм шиг. Дэлхийд даяар одоо тренд болж байгаа үгнүүдийн нэг бол манифест хийх гэж шүү дээ. Та бол манифестыг хийсэн хийдэг хүн байна шүү дээ. Тийм л байгаасаа гэж хүсэж тамирчдыг энэ хийж байгаа зүйл маш урт хугацаанд бэлдсэн зүйлээ тэн дээрээ зүгээр яг ингээд гоё жаргаад нэг хийгээд үзээсээ те яг магадгүй нүг хийж чадахгүй ингээд бие барьж байгаа хүмүүс байвал тэрэндээ бүр амар гоё ингээд чи сэтгэлээ зориулж юм чинь чиний сэтгэл зүрх багтсан зүйл чинь тэн дээр харахад мэдээж тодорхой хэмжээний үр дагаврыг мууч байсан сайнч байсан үр дагавар авчирч л байгаа юм чинь зүгээр нэг яг зүгээр тэр хүн өөр хүн байгаад өөр өнцгөөс харддаг байсан ч гэсэн зүгээр нэг ингээд туршилт маягаар үүсгэж гэсэн илүүдгүй байх гэж боддог. За та бүхэн ярилцах цаг 4 минутын дараа дуусах гэж байна. Гэхдээ би сүүлийн нэг асуултыг асууя гэж бодлоо. Маш олон хүүхэд залуучууд та биднийг үзэж байгаа. Тэр ялангуяа Монгол улсад бол одоо жудо бүхий спорт, үндэсний бүхий спорт бол хамгийн сайн хөгжиж байна. Түүний дараагаар багийн спортууд мөн бас одоо сакс, волейбол, хөлбөмбөг гэл ингээл хөгжиж байна. Гэхдээ жудо бүхий спортод монголчууд маш их хайртай. Жудо бүхий спортын тамирчдаа маш их одоо хүндэлдэг. Энэ цаг үед олон хүүхдүүд энэ спортоор хичээлээ. Яг энэ ах шиг болъё. Энэ мундаг тамирчин шиг болъё гэж хүсч мөрөөдөж явж байгаа байхаа. Тэгэхээр яг хүний энэ мөрөөдөл, зориг гэдэг үнэхээр цаанаас өгөгдсөн өгөгдөл төр биелдэг юм уу? Эсвэл чин сэтгэлийн хүсэл, мөрөөдөл тэр зүрхэн дотор байгаа зорилгоор биелдэг юм уу? Энийг би танаас л асуумаар санагдаж байна. Энэ дээр нэг яг ингээд хатууч боловч ингээд яг бодит байдал нь ийм зүйл байдаг. Маш олон хүүхдүүд тэ Цагаанбаатар аврах Төвшинбаяр Цогтбаатар урнаа гэл ингээл ийм авраг болох юмсан гэж хүсэж байгаа гэсэн яг амар хүсэл мөрөөдөлтэй хүн байвал ингээд 1% авьяас дээр 99% нь хөдөлмөр байхад амжилтанд хүрдэг гэж ярьдаг. Тэгэхээр энэ бол мэдээж чин сэтгэлийн нөгөө нэг зүтгэл мэдээж оролцсон. Гэхдээ бас тодорхой хэмжээний өгөгдөл байж спортоор амжилт гаргадаг нь яг хууль
гэж хэлэндээ. 1000 хичээгээ сэтгэл зүрхээ зориулаад байгаа боловч яа ингээд нэг чиний зориулагдсан зүйл чинь тэр биш болвол бас яг үнийг л амар хэцүү бах гэж боддог. Гэхдээ яагаад зүгээр би бол нэг спортыг амар гоё бүх хүн биш ч гэсэн ингээд спортоор хичээлж байгаа бүх хүмүүс ингээд хийсэн цаг хугацаанд яг ингээд чин сэтгэлээсээ жаргалаа идэлээд хийгээд үзээсэй л гэж хүсдэг. Заавал амжилт гаргахгүй. Хүмүүс наваад гэдэг байхгүй. Чи амжилт гаргацсан болохоор ингэж яриад байна. Тэ гэж. Яхад амархан байна да гэдэг чинь. Амархан байна да гэж ярьдаг. Би угаасаа л ийм байсан. Тэгээ би угаасаа л ийм бодолтой байсан. Амжилт гаргаагүй байхдаа ч гэсэн би амжилт гаргахгүйсэн гэсэн би угаасаа амьдрж л таараа гэдэг бодлыг өөртөө тавьдаг гэсэн болохоор би угаасаа л тэгж боддог. Анхнаасаа тэгтээ энэ бол над зориулсан хувь тавилан. Би хийх ёстой зүйлээ хийж байна гэж тий. Дээрээс нь үнэхээр хувь хүний одоо бие физиологийн өгөгдлөөс гадна чин сэтгэлийн ирмэлцэл хүсэл гэдэг бол хамгийн чухал. Маш чухал. Сэтгэл нэгэн хувь ингээл сэтгэлээ дотоод зориулах юм бол тэр нөгөө нэг гарах үр дагавар нь тэр тэмцээн дээр яг ингээд юу ингээ өөрчилж болно гэдэг юм уу. Тэгэхээр яг ингээл зориулсан бол 100% зориулаарай л гэж хэл. За маш их баярлалаа. Маш олон залуучууд хүүхдүүд энэ ярилцлагыг үзсэн гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр таны гаргасан амжилт магадгүй энэ ярилцлагыг үзээд сууж байгаа хүүхдүүдийн 10 жилийн дараа 20 жилийн дараа гаргах бас амжилтын эхлэл болсон байхаа гэж найдаж байна. Танд илүү их амжилтыг хүсэн өрөө өөрийн энэ өгөгдсөн сайхан амьдралдаа баярлаж талархаж сэтгэл ханамжтай амьдарч байгаа таныг хараад бас залуу хүний хувьд бид бүхэн маш их одоо урам зориг авч байна. Таны цаашдын тамирчных нь замнал амжилттай сайхан байж, бэртэл гэмтэл холуур байж, мөн дэлхийн аварга болон олимпийн дахин хошоо медалуудыг хүртэж Монгол түмнээ баярлуулаасай гэсэн сайхан өрөөлөөр ярилцлага дуусгая гэж бодож байна. Дахин талархал илэрхийлье. Маш их баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Бид өнөөдөр залуучуудын дэлхийн аварга шалралт тэмцээний хошоо мөнгө Азийн аваргын алт хүрэл медальтай Masters их туулга Гран При тэмцээний 3 алт, 2 мөнгө 7 хүрэл медаль, за Гранд Сламын 5 удаагийн аварга мөн түүнчлэн дэлхийн аваргын алтан мөнгөн медальт, олимпийн хүрэл медальт Монгол улсын гавьяд тамирчин, жудо бүхийн тамирчин Цогтбаатартай шууд эфирт нэг цаг ярилцлаа. Энэ ярилцлага Монгол телевиз болон терминалийн пэйжүүд дээр лайв хадгалагдана. За мөн YouTube хуудсанд ороод та бүхэн чөлөөт ярилцлага гэд хайвал бид бүхний 169 дахь ярилцлага болон YouTube-д байрших болно. Маргааш 14 цагаас шин зочинтойгоор иргэн уулзъя. Баяртай.